Хрэдийн Ванхан тойрлолын байнга нутаглаж байсан газар болох Туулын хар шугууд Есүхбаатар Ванхантай анд дуудалдсан. Мөн хожим хүү Тэмүүжнэн Ванхантай эцэг хүү хэмэгдсэн тухай Монголын нууц товчоонд өгүүлдэг. Энд дурддагдж байгаа Туулын хар шугуу нь Туул голын уу булангаас Хүүтний онгорхоо хүртэлх 60 гаруй км үргэлжлэх урт шугуу юм а. За одоо олдоод байгаа Туулын хар шугуу дахь энэ орд Монголын эртний нийслэл хар хормоос ч эртнийх гэдгийг судлаач хэлж байна. Одоогийн 2-3 давхар барилга шиг хэмжээтэй байсан ордны мөргөлийн сүмийн хажуу тал урд хэсгээр Ван хааны сууц байсан хэмээн археологчид үзэж байгаа юм а. За уг сууц боржин чулуун суур бүхий 4 том баг нь цэцгэн хээтэй тоосгон шалтай байж ордны зохион байгуулалт чимэглэлээс харахад 13 дугаар зууны үеийн дорн тахны барилгын хийцтэй адилхан зүйлс олноор ажиглагдж байгаа юм. Энэ нь тухайн үед Монголд дорны соёл өргөн дэлгэрч байсныг гэрчилж байгаа юм а. Мөн уг газрын хөрс, катана, манжийн үеийн хүний үйл ажиллагааны уул мөрийг хадгалсан байж болцшгүй гинэ. Бидний өнөөдөр энэ оршин сууж байгаа энэ Улаанбаатар гэдэг энэ Туулын үндэшний хүн чулууны хүндий гэдэг нэртэй газар байсан гэж боддоо. Өөрөөр хэлбэл шүү дээ. Хүн чулуутай л байсан багхгүй. Энэ бидний энэ байгаа газар. Одоо тэрний гадаад явдлын яамны арчим юм шиг үлээ. Тэр хуучны хүмүүсийн ярьж байгаагаар бол гэх мэт. Тэгээ ер нь бол шүү дээ. Эртний дурсгалууд бол дандаа энэ гол дагажл байж байгаа шүү дээ. Болоод байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бол зүгээр тэр бөөн эртний дурсгал дээр сууж байгаа гэсэн. За зайсан дулгаан баруун талд олон дөрвөлжин бууш байсан. Баггүй болсон. Башин барьц. Тэрийг тэр барилга барьсан компани тэр талбай дээр айгуул хийлгэсэн асуух хэрэгтэй. За тэр хүрхрээд тэр нөгөө Sky Resort тэнд хөнөө бууш байсан. Тэрийг засаад цанын талбай болгоцсон. За энэ маахар толгой одоо энэ юу ахгүй Улаанбаатар гэсэн үг шүү дээ. Тэр энэ газар. Чулуун зэвсгийн бууц. Өөр шүү дээ. Битүү барилга биш. Тэнд айгуул хийлгэсэн. Хийлгүй. Шар хад байна. Бас чулуун зэвсгийн бууцтай газар. Нисэх байна. Буян тухай. За тэгэл зүүн богны ам гэх ингээл энэ ерөөс ингээ битүү дурсгал байхгүй. Манай эдэн залуучууд чинь хот орчмын гэр хорооллын газар орч яваад байгаа дурсгалуудыг бас бүрдэх ажил хийсэн шүү дээ. Тэгэхэд л тэр толгойтын баруун зүүнслүүд хэдэн биш байж байна. Тэгэл энэ гачуурт энэ төрт явж байгаад аль хашаан дунд энэ ингээл зам дээр энэ буш байж л байгаа байхгүй. За тэгэл тэр амралт сувлын газрууд мөн ялгаа байна. Ямар ерөөсөө хүний үйл ажиллагаа ямар нэг байдлаар тэнд үйл ажиллагаа аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа заавал урд нь хайвал хийсэн багс. Түүхийн уг дурсгалын талаар археологчид нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэж байлаа. За мөн үүнээс өмнө нийслэлийн сонгон нархан дүргийн нутгаас олдсон хүннүүгийн үеийн цогцлбор мөн гэр орооллын айлууд донд сүйдсэн байдалтай олдсон. Ил байдлаар л гэхэд 27 булш хадгалагдж байгаа уг цогцлборыг эх 6 дугаар сард археологчид малтахаар төлөвлөж байна. За археологчдын нийслэл орчим дахь сүйдэж байгаа дурсгалуудыг илрүүлэх судалгаа энэхүү үр дүнтэйгээр үргэлжилж байна.